Манай цэцэгт нь 2023 оны 6 сараас ариун цэврийн байгууламж хөтөлбөрт хамрагдаад 2024 оны 9 сард гэхэд л одоо бүрэн үйлчлэгээнүүд хийгдэж хүлээлгэж өгсөн байгаа. Үүнд бол 3 бүлгийн ариун цэврийн суултуур, угаалтуур, мөн ажилчдын ариун цэврийн өрөө, нойлын өрөө, мөн тогоочийн бас ариун цэврийн өрөө бүгд ингээд тогтчлт хийгдсэн. 2024-25 оны хичээлийн жилд бол одоо бид нар бол сумын төвлөрсөн одоо шугамудаар засвартай ашиглах боломжгүй байсан учраас бид нар бол энэ удаадаа ашиглаж бол чадаагүй. 2025-аас 26 оны хичээлийн жилд одоо бүх одоо угаалтуур, суултууруудаа бүрэн одоо ашиглахаар одоо төлөвлөж байна. Сумын одоо энэ худаг бол засварт орсон учраас бол одоо 25-аас 26 оны хичээлийн жилд цэвэр бохир усаар бүрэн авах нь тэр боломжтой байгаа. Одоо ингээд бүгд үйл ажиллагаа нь ашиглагдаад ингээд явж байна.